За обоог наахын өмнө бид нар гадаргуугаа зүлгүүрдэж бэлтгэсэн байх хэрэгтэй. Зүлгүүртсний дараа хан маань нэлээд тоосчлолтой байдаг учраас хөрсжүүл буюу гүрүүнтийг тавьж өгөх хэрэгтэй. За үүнд бид нар зориултын гүрүүнтийг ашиглаж болно. Эсвэл 505-107 цавыг шингэрүүлэн ашиглаж болно. За бүр болохгүй бол бид нар обоон цавгаа өөрийн төрхөд хөрсжүүлтийг хийж болно гэсэн үг. За тэгэд обоогоо эсгэхдээ шалнаас таац хүртэл хэмжээгээ аваад хэрвээ хөвөө мод бэлэнтүүс маань цавуудаж наадаг байх юм бол тэр хэсгийн зайг бас үлдээж эсгүүрээ авах ёстой. За тэгээд дээрэс нь хээ таардаг обоо байх юм бол хээгээ тааруулж яг энэ ханыхын өндрөөр эсгүүрүүдээ хийж бэлтнэ гэсэн үг. За бэлтгэсэн обоогоо дараа нь бид нар цавуудаад хамгийн багадаа 10 минут орчим дэвтэх ёстой. Дэвтээснээр обоо маань уян алархай чанар нь нэмэгдэж наах явцад урагдах эрсдэл үүсэхгүй мөн хантайгаа барьцалдах тогтцын чадвар маань эрс сайжирна гэж ойлгож болох нэ. За ингээд обоог наагаад явж байтал обоо маань булангийн хэсэгт ингээд ирэхэд яг булангийн хэсгээр бид нар тайралт хийж өгөх ёстой. Хэрвээ тайраагүй шууд энийг дамнуулан наасан тохиолдолд обоо маань хатах явцдаа таталт өгөөд булангийн хэсэгт хөндөрөл үүсдэг эрсдэлтэй байгаа. Тэгэхээр бид нар булан дээр тайрах ёстой. Эсрэгээр ирмэг дээр бол бид нар заавал давуулж явах ёстой. Хэрвээ ирмэг дээр таслалт хийвэл энэ дээр гадны нөлөөгөөр шууд сүрдэлт үүсдэг учраас энэ хоёр маань яг эсрэг залтаар явдаг байх нэ. За обоон цавыг найруулахдаа бид нар обооныхон хөндийн жинд тохируулж найруулах шингэлэх усныхаа хэмжээг сунгана. За миний гарт 300 г-ийн савлгаатай обоон цав байна. Энэ дээр ингийн обоог наахад 10-аас 12 литр ус ашиглана гэж байгаа. Хэрвээ таны ашиглаж байгаа обоо чи өөрөө хулдаасан хүнд зузаан төрлийн обоо байгаа бол энэ маань буураад 7-8 литр гэж өөрчлөгдөх нь байна. За тэгэхээр обооныхон метр квадратыг бид нар тооцохдоо хаалга цонхны хэсгийг хасгуугаар битүүгээр нь тооцно. За тэндээс гарсан эсгүүрүүд маань болохоор энэ дам нуруу, багны хажуу тал, хаалганы найрын хэсгийн оруулга эсвэл парны артлын жижиг цөсрүүдэд ашиглагдаад таардаг байх нэ.